자, 그대로 왔어. 자, 샌드위치는 없을 때. 노. 알았어. 자, 오늘들이 박신다는 교육을 너무 재미있게 했다. 자, 오늘들이 이제 복대를 이쪽대 세워서 써라. 자, 오늘들이 이제 복대를 이쪽대 세워서 쓴데 기체디 햇빛이 버리는 저것은 자, 기체디만 되고 있으면 자기 살 버리는 아하르스타 선순 터치 창비에는 아기가 주대 조준소 히트게 자, 기체디 햇빛이라고 그렇게 사용하고 있으나 바로 이제 자, 복대를 자, 박신인데 스릭 슈도 볼 수 있잖아. 자, 제일 아하르스타 선수를 국묵등기링 애롱 고래등기인들 고운 차강우드 몽근 차강우드 고학들구이 만들 지미과등 흡수이치 고가가린 도드 지치과등 만들지 밴 차강우드 하시 차강우드 사시나시 답듯 술중 마루한 답듯 차득 고학들구이 자승 먹었었지 차간도 개태 곡타로니 애들 에르글 차강우스 에르닌 차강우스 에누데 크링 데루스테 답사 에르급 수주기 도스와등 수기게 에르수산 하로스 앤덴니 애들 아슬름 바스호일 낙석듯 배가 침식 아샤다 차간 때문에 Хилтэж байгаа юм шиг, ар бүрсэн эхнэр бүжиглж байгаа юм шиг, хувилгаан цагаан үйл, хормослын цагаан үйл. За тэгвэл өнөөдрийн бидний хичээлийн зорилго маань өнөөдөр үсгэх хичээлийнхээ зорилго Шүлгийн агуулгын туршлан болон зургаар илэрхийлэх. За, өнөөдөр бид хичээлдээ ийм зорилготой орсон байх тийм ээ. Шүлгийн агуулгыг маш сайн туршлан болсноо зургаар илэрхийлэх. За, машин өмнө ширэн дээр нь шүлэг тарсан байгаа. За, тэр шүлгээс нэгийг аваарай. За, бидний нэгдүгээр алхам маань ямар алхам байна вэ? Шүлгийн урандаа уншаа. За, бүгдээрээ уншчихъя. За, чам дуугаар уншина. Урандаа дэмжин. За, Бүгдийн ариун хүрээсний донд өгөн цагаан үс, мөнгөн цагаан үс, хөгөөдрийн мандалд чимэг болон хөвсөж, хөгөөдрийн төвд цэцэг болон мандалд байна. Цагаан үс, аяш цагаан үс, цааш нааш тавтаж, шүлжин маран тавтаад, таадах хөгөөдрийн цасан мөгөж болж, цагаан төвдөө хөгөөдрийн эдэл, эргэр цагаан үс, эрдний цагаан үс, эрнүүд эргэн, эрнүүдээ тавтаад, эрдэм гүрний тус болон сүхийгээ эргзүүл сайн харвал, амьдны эдэл, арслан бас хоёр, ноцлог сайхан шүншиг, ачаатай цагаан тэмээ, хэвтэж сайхан шүншиг, араг үүсгэн эднэр, бүжиглэж сайхан шүншиг, хувилгаан цагаан үс, хормослын цагаан үс. бүгдээрээ. За, та
Дараагийн алтан маань за хүн ойлгохгүй байна уу? Өөрсдөө уншаад бидний сая уншиж авах явцад ойлгомжгүй тааралгүй. За хараад тустай хэлээрэй. Сүлийг за сүлийг. За сүлийг гэдэг үгийн утгыг мэдж байгаа юм байна. Та нарын бодлоор сүлийг гэж юу гэсэн юм бэ? За харагдаж байгаа зүйл гэж магадгүй чи. Өөрөө бодож байгаа юм байна. Багшаа. Асар юм. Өөр болоод байгаа санагдаж байна. Өөр болоод харагдаж байгаа. Хувирч байгаа гэж бодож байна. Ямар нэгэн хэлбэр төрсөй. За хэн хэлээд өөрөө бодож байгаа юм байна. За Хэлбэр төсөл өөр өөрчлөгдөж явсан. за хэлбэр төрсний өөрчлөгдсөн юм болов уу гэж бодож байна тийм ээ. За тэгвэл бүгдээрээ харъя шин. За сүлийг юу ч за бүгдээрээ Юмсийн бараа сүлтэй харагдав. сүлийг харагдана гэдэг маань яг нь юмсийн бараа асар сүлтэй харагдгийг хэлдэг. За өөр утга нь ойлгохгүй байна. Сүлжин орон тогтоо. За энэ юу гэсэн юм бол юу сүлжин орон тогтоо гэж байгаа вэ? Үүсээ сүлжин орон тогтоо. За энэ бодож авах байна. За Би сүлжид том болсон юм. Нийлцэн болохоор сүлжээ ороо. за өөр бодож авах байна. Ямар нэг хэлбэр төстэй бонкос бий. За өөр Уулаад нийлээд ямар нэг төстэй. за үүднэсээ нэг за өөрөөр бодсомын тавцаж ороод тавцсан тийм ээ. Сүлжин орон давтаад гэдэг бүгд за зүг байна. За цааш нөр угаас за угаас гэж юм гэсэн юм. Хэр гэж юм бол хэлбэр ямар нэгэн юмны дүрсийг хэлбэр чимэглэж яаж магадгүй тийм. За тэгвэл бас энэ дээр угаас гэдэг маань эргэлцсэн дугуйн хэлбэртэй гэхээр юу гэж хэлнэ? За өөр утга нь ойлгохгүй нааш байна. Хөвгөн цагаан үйл гэж байгаа тийм ээ. За хөвгөн гэдэг үгийг өөрсдийнхөө бодлоор таамаглаж тайлбарлсан байна. За нэг үйл шатчих болсон. за гэж бодож байна. Бус нь хариулаарай. За танаа бодож за. Нэг дөрс яжсаар За. Үүний нэг дүрс нөгөө дүрс болсон байх. Өөр юмсийн байдал. юмсийн байдал. За тэгвэл хувилгаан цагаан үйлдэл зүйтэй докторингийн хэлсэнтэй адилхан яг нэг үйл яах вэ? Хувилдаж өөр болсныг юу гэж хэлнэ вэ? Үүдүүдийн дүрс яах вэ? Янз бүр болж хувьсаж өөрчлөгдөж байгаа тийм ээ? Тэрийг маань юу гэж хэлнэ вэ? Хувилгаан цагаан үйл. Хувилгаан хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол? Зам их шигтэй, эвдэм чадaltaй хүнийтэй Машин хөрчлөг. Яасан өөрчлөгдөж байж магадгүй. Тийм хүнийг бас шашныг өөртөө хавьж өгөх. Хувилгаан гэж хэлдэг. Үүдэн дээр болохоор хувилгаан үйл гэдэг маань юу болсон баг нь? Хувьсаж өөрчлөгдөж байгаа учраас хувилгаан. Өөр үг байна уу? За хормос. За хормосын цагаан үйл гэж байна. Хормос гэдэг мэдж байгаа үг байна. Өөрөөр зайлбарлах юм байна. За Тэнгэр байж магадгүй ч бодчих. Мандав Тэнгэрийн хаан. Тэнгэрийн хаан. Зүйтэй. За тэгвэл багш нь эндээс хормос гэдэг маань эзэн тэнгэр гэсэн утгатай байна ш. За хормосын үүдгүүд юуны үүд болно вэ? Тэнгэрийн үүд. За бусад өөр үг байна уу? Одоо энэ шиг өөр үг үү? За хаш гэдэг үг.
Хаш гэж юу? Хаш цагаан үүд. За. Цав цагаан үлээ. Цав цагаан үүдтэй үлийг хийж байгаа дөрчрөн бодож чинь. Өөр Цав цагаан ямар ширхэг хийж байгаа. Ямар ч гэдэг тавгад цагаан. ямар цагаан үйл. Тэгвэл хаш гэж яах нь вэ? Цав цагаан өнгөтэй эртний чулуу. Өдгөө зөвхөн маань яасан бэ? Хаш цагаан үүд гэж эртний чулуутай үүдээ яасан. Зүйр сахиулсан байна шүү тийм ээ. За. За одоо бүгдээрээ өмнө байгаа шүлгээр дахин нэг өөртөө уншия. Уншаа. Өөртөө тийм хамгийн сайхан мэдрэмж төрүүлж байгаа гэсгээр тэмдэглэе. Цаасан дээр. За нэг уншчаа. Надад энэ хэсгээр маш сайхан мэдрэмж төрүүлж байна гэсэн хэсгээ зураад тэмдэглэчихье. 2 мөр байж болно, 4 мөр байж болно. За мэдрэмж төрүүлсэн хэсгээ дэвтэр дээр бичиж. За. Өөр надад энэ хэсэг маш сайхан мэдрэмж төрүүлж байна. Үүдний тухай зохиолч маань ингэж хэлсэн учраас бодож байгаа дэвтэр дээр бичиж. За болчихно. дэвтэр дээр тэмдэглэе. Бодно 2 мөр байж, 4 мөр байж, 6 мөр байж байна. Минут бичиж маш хурдан. Ерөөсөө шүтээ өөр тагс гэж мэдрэмж төрүүлж байгаа гэсэн. За. дэвтэртээ мэдрэмж төрүүлсэн хэсгээр бичсэн аа. За, багаас нэг хүн маш хурдан нэг хүнийг багшин сонгоё. За. За, танаа багаас уншоо. Уншоо. За, нэг хүн багаас нэг хүн бэлгээрэй. За, их төр уншъя. Цагаан руу бэлшээ бүгдэрний. За. За, энэ хэсэг таарсан юм. Агай. Сайн амтны асан басаа нэстэж байгаа. Сайн гэсэн маш гоё байна. За. Чам юу дурсан гэхээр юу юутай адилхан болсон юм. Цэцэг шиг болсон байна. За танаа шиг дөрцөр. Ачаал маш гоё нүдтэй байгаа юм. Яагаад цагаан зүгт байгаа юм. Арын хүрсэн үгүй байгаа. За яг энэ хэсэг цам таарах мэдрэмж төрүүлж. Яг энэ хэсгийг бичв. Таарсан тийм арслан барс хоёр ноцолдож байгаа юм шиг ачаатай цагаан тэмээ хэвтэж байгаа юм шиг тийм ээ ард үүрсэн гэхээр бүжиглж байгаа юм шиг сүртэй өгнүүд нь таарсан. Тэгээ зохиолч бүр энэ хэсгийг бас энэ үүдийг маш гоё хэлсэн байна. За цааш за
무엇인들이 매력 그랬으면 좋은 상황으로. 자, 어떤 우리 보기를 하늘승스가 보고 있으면 말이면 자, 어떤 슈팅이 아무렇게 그때를 그렇게 버티. 자, 유대 아니라 복, 유대 아니야. 자, 슈팅 아무렇게 그렇게 버티. 우디도 하지 마. 자, 확실히 마셔야 은시죠. 자, 일단 저래. 자, technique 상세 슈기가 아무렇게 그렇게 버티. Хөх мөхтингэрийн ариун хүрээлэнгийн дунд хөвөн цагаан үйл, мөнгөн цагаан үйл, хөх октор уян мандас чимэг болон хөвсөж, хөх агарын төвд цэцэг болон мандаж байна. Цав цагаан үйл, хаш цагаан үйл, цааш нааш давтаж, сүлжин орон тогтоод, цаадах хөх доктор уян цасан угалз болж, цагаан луу хээтэй хөх торгоны адил эргэр цагаан үйл эрдний цагаан үйл энэ үйл ихэнх тэр үйлдээ давцаад элдэв зүйл юмны дүрс болон сүлгийгээд эргэцүү сайн харуул амьд амьтны адил арслан барс хоёр ноцолдож байгаа юм шиг ачаатай цагаан тэмээ хэвтэж байгаа юм шиг ар бүрсэн ихнэр бүжиглж байгаа юм шиг хуйлгаан цагаан үйл, хормосгийн цагаан үйл. За бид нэр сая дотроо уншаад бүрсэж бодсон хүмүүс үү? За бодсноо багштай хэлэхгүй ш. Энэ багшийн уншсан чинь сая юу дүрслэх гэж бодож байна. За мандуудыг сонсъё. Тэмүүдэд сан барах хоёр зөвхөн байгаа юм шиг тийм үйл сан барах хоёр зөвхөн юм уу хаад чиг болгоод тийм бол хаад чиг юм. За. Аргу шинжлэхүүн ата мөрөдө бүчгийн бүчсээр муу бүртийн муу харагдсан гэж тий. За. Танаа ширэнэс хэлэхгүй. Өөр хэлэхгүй. Сая дүрсэж бодсон тийм ээ. За тэгвэл үүсийн янз бүрийн хэлбэр танаас сая харагдсан шүдэн дээрээс унших харагдсан байшаа тийм. За арслан барс хоёр ноцолдож байгаа юм шиг тийм үйл харахсан гэж мандууд бодогдсон юм тийм ээ. За хэн бодонгот хэмэдэ баасан хүн бодонгот арс үүсийн эхлээ бүжиглж байгаа юм шиг надад харагдлаа. За тэгвэл одоо дараагийн алхам маань одоо яах вэ? Дүрстэн бодсноо зуръя. За одоо энэ хүмүүстэй багшийн нэг классрын бүгдээрээ ярилцлаа. Та нар өөрсдөө сая мэдрэмж төрүүлсэн хэсгээ бичсэн маш тийм. Тэгээд санаагаа нийлүүлээд юугаар профайл гэдгээ нийлүүлээд багаараа ярилцаад зурна за. За бүгдээрээ багаараа ярилцсан. Бүх боловч мэдрэмж төрүүлсэн байгаа тийм.
хичээл хийж учраас гоё төрхийг жогож чадахгүй хамгийн гол нь юу жогож хийж үзлээ. Өөрсдийгөө сайн үүсгийг яаж ойлгосон бэ гэдгээ зургаар илэрхийлж тийм ээ. Сайн муухай гэхгүйгээр хамгийн гол нь шүлгийн амтыг харж байгаа тийм. За одоо нэг 7 минут шүү. Хараа чи юу хийсэн? Тий. Асыг амтыг За бүгдийг зэрэг ажиллах. Яа. Багшаа яара юу шигтэй. Тэндээс нараа зоо. Ингэ гарах
Бүгдээр бүгдийн зурагсаж таах. Тэгээд даалгацсан гэсэн үг бүгд. Даагуур нь чи тэр энэгээр гоё юм. Ямар ч зүйл За одоо 2 минутын дараа шиш өгөх үү.
점프 줄기.
одоо дуусгая. За бодоо